Орхол аймаг дахь төрийн аудитын газар нь 2025 онд 172 аудитыг хийж гүйцэтгэлээ. Тайлан хугацаанд санхүүгийн тайлангийн 159 байгууллагын 1 их 80 38 тэрбум 567.6 сая төгрөгийн санхүүгийн гүйцэтгэл аудит хийж баталгаажуулан мөн гүйцэтгэл нийцлийн 13 аудитыг хугацаанд нь гүйцэтгэж нийт 909 тэрбум 566.7 сая төгрөгийн 708 алдаа зөрчлийг илрүүлснээс аудитын оцод 99 тэрбум 482.2 сая төгрөгийн 154 алдааг залруулж 286.7 сая төгрөгийн 120 төлбөрийн акт 26 тэрбум 122.3 сая төгрөгийн 116 хариуцлага тооцох 3 албан шаардлагыг тогтоож 783 тэрбум 675.5 сая төгрөгийн 315 зөвлөмжийг холбогдох байгууллага албан тушаалтанд хөрвүүлсэн. Аудитаар 69 тэрбум 493.2 сая төгрөгийн өр өгөөжийг бүртгэснээс холбогдох байгууллага албан тушаалтаар 4 тэрбум 887.9 сая төгрөгийн 188 санхүүгийн бус 8 өр өгөөжийг хүлээн зөвшөөрүүлсэн нь манай хавьд олон улсаас авсан нэг төгрөгийн санхүүжилтэд 768.7 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж нэг төгрөгт ногдох өр өгөөж 4.1 төгрөг болсон байна. Тайлан хугацаанд тогтоосон шийдвэр хэрэгжилт 99.7% байна.